За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр гомчрогоо маань одоо Монгол Улсын гавьт малчин гэдэг малчныхаа цолыг тэмдэглэж том Эрдэнэ самсунда сайхан найр наадам хийж байгаа. Тэгээд гомчрогоод баярын мэнд өргөе. За баярлалаа. За сайхан найр наадам хийж байна. Та тэгээд энэ ер нь төрийн хайр шиг гэх юм уу, нэг талдаа нөгөө талдаа одоо ховын хичээл зүтгэл гэх юм уу, энүүнийг тэмдэглэлийн утга учир юу вэ? За яг энэ ч одоо энэ үлгэр бусдыг одоо дагуулах бусад хүмүүсүүд гайгүй хөдөлмөрлөжүүл ийм болдгийм байна гэсэн одоо гайгуулга байх уу гэж бодож байна. Яг тэгээд ерөнхийдөө одоо Монгол улсын хэмжээнд жишг болцсон байна л да одоо. Ямар л одоо цолгон шаавна их бах хэмжээний наадам хийдэг. Энэ яг нэг талдаа Европын одоо хөгжлийн Европын тэр хөгжсөн орны Европ эдийн засгаар бол одоо нэг арай өөр бодмоор Монгол уламжилтаар бол бас арай нэг өөр бодмоор тийм л зүйл болчиход байна л да. Одоо ямар ч байсан Сумай аварга малчинчууд, Аймгийн аварга малчинчууд, Улсын аварга малчинчууд, Гавьяат хөдөлмөрийн баатар, төрийн янз бүрийн цол авч бүгдийг одоо монголчууд тэмдэглэдэг болсон байна. Энэ үл жишг тогтсон байна. Тэгээд энэс одоо одны үеийн шороо үзэгч гэсэн нэг үг байдаг юм да. Тийм ээ. Тийм учраас түмний жишгийг дагахгүй болохгүй. За тэгээд яг нэг насны өндөрлөгт гарахтаа зүтгээ дэвэл нэг энэ хэмжээнд ажил хөдөлмөрс болоод бас нэг ард түмний цуглуулад нэг удаа баярлуулсан. Нэг юм юмд залуучууд санаа авч магадгүй би бас дотроо бодож байгаа. Үнзгийн талаас. Тиймэрхүү л байна. Ер нь тэглэв яг бид нар ч одоо ер нь бол манай монголчуудын нүүдлийн өв соёл гэж нэг гайхамшигтай соёл байгаа. Тэгээд энэ бол их орноо сайхан эзэмтэй болох тийм үү? Нутаг орноо эзэмших, хариуцах, байгаль дэлхийгээ хариуцах, байгаль дэлхийнхээ өгөөжийг авах буцаад хайр хүндэтгэлтэй өгөх. Тэгээд тэрүүний гардаа зундаа сайхан баярлал наадамтай тэмдэглэж уулзах сайхан баяр юм да тийм үү? Энийг бол нэг уруушаагаад авах юу ах вэ? Энд бидний өв соёлоо авч хадгалж үлдэж байгаа нэг хэлбэр гэж ойлгоод байна шүү дээ. Тийм юм аа. Тэгээд яг би ч одоо ингэ явсаар байт. Олон сайхан хүмүүстэй, олон октодтой. Тэгээд хэд маань одоо тухайн нийгмийнхаа юугаар явсаар угаад нэг хүн маань улсын аварга малчин болдго юм байна. За. Нэгэн залуудаа 20 хэд настай да. Нэг хүн маань улсын аваргад харьяаланч болдго юм байна. За би өөрөө ингэж гавьяат малчин болдго юм байна. За ингэж яг нэг юм хөдөлмөрс баялаг бүтээдэг. Одоо та нас ярьдаг стратегийн бүтээгдэхүүн бол мах. Стратегийн бүтээгдэхүүн бол гурил, хүн төрөлхтний зайлшгүй хэрэгэлдэг. Энэ одоо хоёр баялагийг үйлдвэрлэдэг ийм гэр бүл болсон да. Учираас Төв аймгийн захиргаанаас ийм гэр бүл одоо ховор шүү. Заавал одоо баялагийг тэмдэглээрээ гэсний дагуу ард түмний цуглуулад 3 насны мөр уралдлаа. Өгчүүд барилтлаа. Ингээд нэг юм бисрэг наадам хийлээ. Ийм projektтэй байна. Том хүүч нь Эрдэнэ санд тийм үү? Тийм. Ягаад заавал одоо Эрдэнэ санд сум Эрдэнэ санд гэхээр бас сонирхолтой санагдчих. Та юу бодож юм нэргөө? Би яг нэг хөдөө аж ахуйн яамнаас томилд аваад авах гээд хар хоринд одоо амьдрах уу? Хар хорин тийм гурал жилийн үйлдвэр гэж байсан. Ааха. Эсвэл одоо Төв аймгийн Эрдэнэ санд бас зүйлс бодуулсан тэрний тусламжаар нэг тийм шин хичээл ажил байгуулах гэж байна. Аль нь ноцох вэ гэхээр Эрдэнэ санд сумыг нэрийн сайхан юм гэж сонгосон байх. За. Нэрийн сайхан юм. Бас нэг хар гэсэн өнгөтэй хэдийгээр нийслэл байсан бол ус Монголын гэж бодогдод залуу байхад бас юм хэрэгцүүлдэг л байл. Тэгээ энд ирээд 60 жил болчихлоо. Хагас 100 жил өнгөрөөд тэгээд анхныхаа хүүхдэд Эрдэнэ санд гэж нэр өгье.
энд сайн ажил бол энэ хүүхэд энэ сумын нэрийг аваад яв. Сар ажил бол бас л одоо нэг тиймэрхүү байх юм. Энэ нэрийг өгчихвэл энэ хүүхэд алдартай сумынхаа нэр сүрийг бодох. Ер нь ухаарад юм бодно гэсэн санаагаар би өгсөн. Тэгээд одоо яах бас л энэ сумыг одоо өнгөлөх тэргүүл одоо хэрэг мундаг залуу боллоо. Нөгөө Монгол улсын авраг гэдэг чинь тийм үү? Монгол улсын авраг тариалан. Нэг баг хүн Монгол улсын авраг малчин. Ингээд нэг ийм л айл өргөдөө болчихсон. Өнөөдөр бол аврагуудын тухай ярихаас өөрөхгүй. Хамгийн нөгөө Монгол улсын авраг малчин болсон хүн чинь хамгийн сайн онц сурдагаас хүүхдээ малчин болгоод гаргаад авсан гэсэн. Энэ ямар учиртай вэ? Хүмүүс ч онц сурж байгаа хүүхдээ Улаанбаатар хот төрөө дарга даамал бол гэдэг багт чинь. Яг нэг нь бол байгалийн хатуу ширүүн уур амьсгалаар энэ хүнээр нэг заалгалгүй байгалаас суралцах ухаан байна. Малыг яаж маллах вэ? Энэ мал одоо юунд дутагдлаад байна вэ? Ер нь тэнгэр ханга 3 хоногийн дараа, 1 хоногийн дараа, сарын дараа ер нь энэ үйл ямар болох нь, хавар ямар болох нь гэдгийг тэр хүнээр заалгалгүй өөрийнхөө амьдралаар шинжих учраас хамгийн овсгоцон байх болохгүй болчих. За 4 хоногны дунд аваачаад төлбөрийн төлөвлөлт юм уу яадаг чинь цайл авсан байх. Заахад бол ер нь тэгээ дуурай хүн сурган шүү дээ. Тэрнээс биш одоо хөдөөгийн малчин хүн бол шүн адуугаа ингээ эзэнгүй орой гаргачихад явуулчихад маргааш гэдэг жух хаан байх уу гэдэг. Шүний сэржүүлсэн салхины одоо зүгээр ерөнхий одоо цагаагаар байдлаар замана адуу төдөө хамрын цаана очиж хонжээгээд яг очих шиг өөрөө лүүжин шиг одоо чип шиг болсон байх. Тэгэхээр тэрэнд бол авиас хэрэгтэй биш. Дотроос шийд бодож харан штэ аав юм чинь. За энэ бол ийм ажиллаар цаашаа явах юм байна. Энэ нь ийм ажиллаар амьдрахад хангалттай болох юм байна гэж би шийдсэн. Энэ бол одоо ерөөс Монгол хүний өвгдийн одоо монголчууд нүүдэлчд бол ерөөс их шинжээч болсон шүү дээ. Юмэг ерөөс дандаа шинжиж байдаг. Өмнөнийг орж ирээд нүүр царай өмсөн болцоор за энэ ийм хүн байна. Энэнтэй ингэж харилцъя. За энэ бол одоо ийм одоо марван энэ бол энэ юм байна гэдэг. Бүх юм ингэ шинждэг. Тийм агаар дүн байхгүй. Тэр маягаар шинжсэн. Тэгээд бас миний шинжилгээ буруудаагүй юм. Өнөөдөр тэр шиг аз жаргал явах. За одоо төлөвлөгөө юу вэ? За нас нэлээд өндөр гарлаа. Бас одоо зүгээр суугаад байж чадахгүй тийм хөдөлмөрчгөн явна. Одоо яах вэ? Одоо юу хийж өнгөрсөн үлдсэн амьдралаа өнгөрүүлж гэж бодож байна. Тэр их санагдав. За одоо энэ хүмүүсүүд 60 хүрээд одоо бий болох байлаа гэж илгээхгүй л гараа хамаа суудаг юм байна. Би дэхгүй. Хүн нь одоо янз бүрийн амьдралын жижиг сажиг асуудал шийдэж байх юм бол зөнихгүй. Янз бүрийн асуудлыг одоо ярьж байх юм бол зөнихгүй. Их унших хэрэгтэй бас. Энэ их одоо заавал хэлээ. Ер нь одоо таанаас мэдtiin ийм эрдэмтдийн боловсралтай залуучууд Улаанбаатарт байгуулагдсан тэр олон янз бүрийн эдийн засгийн техник янз бүр одоо активмуудаар явж уулзаж учраас ихтэй сургуулиудаар орж сонирхох ийм юмэг үлгээд тасралт түүх юм. Тэгээ ер нь шин сони авч уншихын тэр бол ерөөсөө хэвлэн хүлээж байгаа л ирэхэд нэг театрын хэсэг нэгдэх шиг санагддаг гэдэг шиг ер нь шин ном шин хэвлэл одоо элдвээ юм олоолах байсан. Тэрнийг уншихтаа тэр ерөөсөө нэг хүнтэй ярьж байгаа шиг бүх аз жаргал байдаг байхгүй. Аз жаргалыг ерөөсөө хэвлэлээс олж явдаг. Аз жаргал бол хэвлэл тэр эрдэмтэн хүмүүсийн бичсэн юмд одоо бүх аз жаргал байгаа байхгүй. Ийм л байна. За та тэр яриг нь олон үзсэн байл. Ер нь дээдл нэг 200 мянган хүн үзэлттэй. Одоо магадгүй бас үзэх байх. Өнөөдрийн цаг үед бол та бидний яриаг үзэж байгаа хүмүүстэй хандаад сургамж захиас даалгавар гэж хэлээч гэвэл юу хэлэх вэ? За ерөөсөө юу байгаа? Би аз жаргалын тухай ярьж байсан. Аз жаргал гэдэг бол барих бийгүй, харах юм байхгүй, юу ч мэддэхгүй нэг юмыг аз жаргал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр аз жаргал бол ерөөсөө түрүүний миний хэлдэг одоо сайхан эрдэмтдийн ном зохиол унших, өөртөө харьцаж байгаа бүх хүнийг анд нөхөр ингэж бодох.
өөрийн чинь одоо загнаад хэрэлдээд дарамтлаад байгаа хүнийг ч гэсэн энэ миний нөхөр гэж тэгжил одоо хайрлж биеийн дээлгсэг явбал ерөөсөн чи шад жаргалтай цаад хүн чинь шад жаргалтай ад жаргалыг ерөөсөн гаднаас ирэх юм байхгүй ад жаргал өөрчлөн байгаа ад жаргал одоо эзэмшихэд мөнгө хэрэггүй сайхан машин хэрэггүй орон сууц хэрэггүй торгон дээл хэрэггүй болгон говц хэрэггүй ад жаргал ерөөсөн чиний сэтгэлд л байгаа сэтгэлээ л одоо сайхан байлгаад өгвөл ерөөсөө ад жаргал шүү гэж хүүхдүүд одоо залуучууд хэлэх байна. За баярлалаа.